За сайн байцгаана уу? Энэхүү бичлэгийг үзэж байгаа хүн бүртээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр миний ярих зүйл гэх юм бол би Ээшийн тухай өөртөө одоо ямар сэтгэл төрсөн тухайгаа би товч байна. Энэ тухай дараагийн бичлэг дээр илүү одоо дэлгэрэнгүй ярих учраас магадгүй дараа жил одоо Ээш хүүхдүүд маань энэ доор одоо Ээш хүүхдүүд ямар бэлтгэл хангах хэрэгтэй ч юм уу одоо асуулт байвал энэ дээр ингээд доор комментэр болоод миний Facebook чат бодлоод Instagram л маань ингээд бичээд явуулж болно шүү. Энэ удаагийнхаа бичлэгэн дээр болохоор би өөрийнхөө нэг 10 жил сурсан дурсамжуудынхаа тухай болоод яг ямар байсан тухайгаа ингээд сэтгэлээ ингээд бичиж үлдээе гэж одоо илүү хүсэж байгаа. За Ээшийн туултай эсэлтийн ерхий шалгалт гэдэг бол мэдээж хүний амьдралд хамгийн чухал зүйл ихтэй сургуульд ямар мэрэгчлэр элсэн орох гэж байгаа тэрхүү зүйл одоо ингээд шалгуулдаг. Тэгээд тийм учраас таад маань илүү их одоо хит хайн хандаж болохгүй. Аль эсвэл яг мэрэгчлээ сонгоогүй байгаа бол одоо 12 дугаар ангид хэрэг орж байгаа бол заавал хичээлээ сонгохгүй бол манай ингээд одоо бусад зарим хүмүүсийн жишээн дээр харахад одоо яг нөгөө цагт болоод ирэнгүүт гээд 12 сард нийгмээр өгнө гэж хэлсэн нь шууд өглөөс нь шууд биологоор өгнө шууд тиймлэг өгнө гэх мэт тийм зүйлсүүд гарч ирсэн. Тэрнээс болоод илүү их бэлтэж чадахгүй цалгардах тий сандрах айсвал хит олон хичээл барьж авах ч юм уу тийм бол асуудлууд гарч ирсэн учраас яг эртнээс ямар мэрэгчлээ болох гэж байгаа тэрхүү мэрэгчлэр эзэмшихийн тулд ямар хичээлээр ээш өгөх вэ гэдэг тухай мэдээллүүдээ өөрсдөө сайн цуглуулаарай. Мэддэг байгаа гэж үсэ. Миний болохоор анх нөгөө 5 хичээлээр өгнө гэж бодсон байсан. Тэгээд 5 хичээлээр өгөхөө тэгэхээр нөгөө маш завгүйтэй өдөр болгон ээшийн бэлтгэлтэй өглөө хичээл орчоод өдөр нь дахиад өдөр болгоо нөгөө эхлээд гайгүй байсан ч сүүлдээ ингээ ядраад залхаад тэгээд би сүүлдээ ингээ бодсон мөн дээрээс ихтэй сургууль сурдаг ах чинь браанч хэлсэн л дээ тэ чи ихтэй сургуульд орохын тулд үсрээ чиний хамгийн өндөр одоо 2 хичээл чинь хэрэг болно тийм учраас хамгийн ихтэй заана 3-4 хичээл өгөө тэрнийхээ яг одоо төвлөрсөн фокус авсан тэрхүү 2 хичээл дээр яг анхаарлаа хандуулах нь зүйтэй байна гэж бодоод би энэхүү 5 хичээлийн 2-аас би 3 хичээл буюу нийгэм математик англи хэл гэдэг хичээлүүдээр бол би өгөхөр шийдээд одоо эсэлтийн ерхий шалгалтаа өгөөд одоо сургуультаа эхлэн ороод байгаа. За мөн яг ээш өгж явах явцад ч юм уу яг өхийн өмнө нь одоо байсан айдаг сандрал юм тий одоо яг 12 дугаар ангид орж байгаа хүмүүс мэдж байгаа яг болоогүй байхад нэг төрөөгөө хүмүүс төмөр үлээ гэдэг шиг амар ингээл айгаал сандрал одоо яах вүлээ энийг ч ингэхгүй тэрийг ч хүүгээд маш олон айд сандралууд бол мэдээж байсан. Тэгэд хүн болгон тий хүн болгон ч надаас ингээ ахах юм наадах чинь зүгээр нэг шалгалт тий энэ бол нэг тийм амар хүн хэцүү биш гэд хилээд байгаа хэрнээ яг миний хувьд өгч байгаа миний хувьд болоод амар хэцүүтэй энэ дээр л унтчих юм бол миний амьдрал ингээ сүрх гээд байгаа юм шиг санагдаад байгаа ингээ хэцүү бачимдмаар үгээд маш олон байсан. Гэхдээ тий асуудал ингээ бодоол байгаад байгаасаа илүү ихэд ингээ үйлдэл хийгээд төлөвлөөд хамгийн гол нь штэ за яг олон хичээл барьж авлаа гэж бодъё. Тэгсэн байлаа ч гэсэн цагийн хуваар төлөвлөлт менежмент хамгийн гол нь сайн байх хэрэгтэй. Мөн дээрээс нь бусад одоо суул цаг үедээ өөрийнхөө хөгжүүлэх цагаач гэсэн мартаж болохгүй. Мөн дээрээс нь хэрвээ төгсгэнг бол тий найзуудтайгаа өнгөрөөх цаг тий өндөр 12 жилийн сүүлийн дурсан учраас тэр бүх зүйлээс гоё байх зүйл дээр илүү их анхаарлаа хандуулаарай. Битгий нэг зүйлтэй хит төсрээрээ. Мөн дээрээс ингээ хит олон ингээ цагаар ингээ автаа суугаад авчих. Заримдаа хит олон цаг байлаа гэд үр дүнгүй байх тохиолдлууд бас байдаг. Тийм учраас өдөрт 7 хоног 5-аас 6 цаг те нэг өдөр за яг адаглаад нэг цагаас суугаад би энэ тестийг ойлгоно гэд тэрхүү тестэн дээр анхаарал ойлгохтой яг ингээд өөрт үлдэх зүйл дээр илүү их анхаараарай. Тэгээд миний бас ингээд оролдож байгаа нэг хичээлийг ингээд суухлаар нэг утсаа барьж авчаал тэгээ нөгөө нэг за интернет юм ажиглал Facebook ороод чат ороод YouTube ороод ингээд дэлгийгаа тэгээд тэр нэг 2-3 цаг болоод суучдаг ч юм ийм тохиолдол бас байдаг учраас хичээл хийж байгаа үедээ уцаа уншин тавихыг бол зөвлөё. Тэгээ заавал ингээд уцаа тавьж байгаа зөвхөн ингээд номоо уншдаг ч юм уу тэрхүү хичээлдэл хамгийн гол нь төлрөөрэй гэж зөвлөмөрөөд. За бас дээрэс нь одоо нөгөө нэг ээжд оноо амлсан тийм сургуулиуд байдаг шүү дээ. За манай сургуульд бол тэгээ 6 сар гаруй 600 оноо амлсан 700 оноо амлсан гэх тэрхүү сургуулиудаа за бараг бол Улаанбаатарт баг 50 гаруй хувьд нь бол байгаа. Гэтээ яг үр дүнтэй юу бодтой юу гэдэг зүйл сайн судалж нэхлэхгүй бол миний хувьд бол бас нэг тийм алдаа гаргасан л хүмүүсийн нэлээд тийм учраас энэ зүйл дээр эртнээс сайн төлөвлөөд яг явах нь зөв үгүй гэдэг тэр чинь муучгүй ээж аавыг чинь өсөд тусаас чамайг сайн аваасаа чиний оюунд хөрөнгө оруулж байгаа зүйл учраас энэхүү зүйлээс илүү хянамга яг энэ сургалтанд яваад үр дүнтэй байж чадахгүй гэдэг зүйлээс илүү бодорой. Бас дээрэс нь заавал сургалтанд явахгүй сайн авахгүй сургалтанд явлаа гэж сайн авах гэж ойлгоод байхгүй. Гол нь зөвхөн чиний хувь хүний хичээл зүтгэл гэдэг зүйлээс илүү шалтгаална. Басгүй ганцаараа ингэ явах илүү хамт олон ингэ цуг бэлтэж байгаа найзуудаараа бэлтгээд тэгэхээр найзуудаараа бэлтэж байгаа тохиолдож байгаа ингэ дил зүйл ярьж дээрээ тийм зүйл байхгүй байлгахыг бол та бүхэнд бол зөвлөж байна. За бусад хэрвээ ээшийн ямар нэгэн асуулт одоо ингэж байна гэдэг асуулт байх юм бол надад тийм ч юм уу те чатаар инстаграмаар холбогдож болно шүү. Яг миний хувьд ингээ хамгийн түрүүнд ингээ санагдсан юмнууд маань бол яг ийм байсан. За дараагийн хөлөд ийм дээр битгий халтаас ирээд хүчгээрсэн гэсэн үгнээс энэ бичлэг ингээ дамжуулж хүргэж байгаа. Дараагийн бичлэг дээр мэлүү ээшийн тухай та бүхэн асуулт нэлээд хариулсан дэлгэрэнгүй сав мэдээлэл оруулах хичээх болно. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Үүнээс хойш бичлэгүүд маань болохоор яриа маань 10 жилийн турсамжийн маань тухай одоо хамгийн сүүлийн жил буюу 12 дугаар ангид одоо байсан тэрхүүгийнхаа зураг бичлэгнүүдийг хадгалж үзэх зорилгоор одоо хийсэн байгаа. Шүү мөн дээрээс нь гараж ээжтэй холбоотой асуулт тавил доор комментар үлдээгээрэй.
Бараг энэ өөр бүр. Уул хараг. Мэдээж хүн За энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Зөвхөн яг нэг ч удаа гэсэн бичлэгээ арай өөр ингэж яаж үзье гэж бодоод ингэж үзсэн байгаа шүү.